Соёлын төв өргөөн дэх уран зургийн галерей үндэсний уран бичлэгээр танхимуудынхаа нэг хэсгийг чимжээ. Хүлэгтэй улсын танхимд Монгол Улсын ерөнхийлөгч элбэгдэрж мөрлөө ирсэн нь Монголын сайхан бичигдсэн улсын уралдааны 19 дахь удаагийн шалгаруулалтын ёслолд урагдсан хүндэт зочдын нэг байсных юм а. Өмнө нь ерхий сайд байхдаа 2 ч удаа оролцсон энэхүү үндэсний өв соёлоо түгээн сурталчлах үйлсэд тэрээр ерөнхийлөгч болсноос хойш мөн 2 дахь оролцож байна. Түүний тамгын газраас болон уралдааныг зохион байгуулагч Хүмүүн бичих сонины редакцаас Монголын сайхан бичигдсэн улсын уралдааныг цаашид Монгол Улсын ерөнхийлөгчийн ивэлдэр зохион байгуулах санаачлалыг дэвшүүлээд байгаа юм а. Шинэ үндсэн хуультай нас чадсан Хүмүүн бичих сонин Монголын сайхан бичигдсэн улсын уралдааныг тасралтгүй 19 жил зохион байгуулснаар өдгөө Монголын өнцөг булан бүрээс оролцдог болж үндэсний хэмжээнд хүртлээ өргөжжээ. Увсан аймгаас ирж байна, Доронтой аймгаас шилгарсан байна, Хөвсгөлөөс ирж байна, Баян хонгороос ирж байна, Дундгойгоос ирж байна. Ингээд ер нь Монголын хаа сайгүй энэ Монгол өчгийг дэлгэрүүлж байгаа, үүний төлөө зүтгэж байгаа, Монгол өчгээр уралж байгаа ийм авиаснууд байна шүү гэдгийг мэдрүүлж өгч байгаа юм. Ер нь уралдааны зорилго тэр улсын сайхан бичигтнүүдийг тодруулж алдаршуулах гэж байгаа шүү дээ. За дээрэс нь манай уралдаанд гадаадын хүн хүртэл энэ жил оролцоод шагнал авлаа шүү дээ. Япон хүн одоо Монгол өчгийг сураад тусгай шагнал авж байна. Монголчуудад энэ бол нэг талын бас юм сануулж өгч байна. Гадаадын хүн хүртэл сурж болдог, сайхан бичиж болдог бичиг шүү энэ чинь гэдгийг харуулж шүү дээ. Тэгэл монголчууд өөрсдөө энэ сайхан юм тоодгүй. Ер нь дотор нь байгаад байхаар ер нь өөрийнхөө ямиг мэдрэх тоох тэр мэдрэмж маш их бага байдаг. Энэ бүхнийг бол сэдрээж танин мэдүүлж өгч байгаамаа. Үндснийхээ бичиг үсгийг өвлөн авч дээдлж буй уралдаанд шалгарах хэсгийн шагнал гардуулах ёслолыг хөгжин хөтөлсөн явуулахгүй Монгол бичиг Монгол орныг бүрхэх болтгоо хэмээн уриалсан юм а. Түүний бэлэгт сайхан өрөөлийг Монгол Улсын ерөнхийлөгч дэлгэрэн оршихыг хүсч ямар ч саад татварыг ажирлгүй давж энэ уралдааныг эрчтэй зохион байгуулж ирсэн мэдээллийн Монцомын агентлаг болон Хүмүүн бичих сонины хамт олонд талархал илэрхийллээ. Улсын баг хурал гэж байхад одоо галсангүй энэ төр санаж байгаа бах. Монгол бичгийн хэрэглээний тухай анх удаа одоо Монгол Улсын төрийн их барьцаалт байгууллагын хурлаар орж бас л их одоо олон янзын санал өрнөж ингэж ярьж ирснийг сайн санаж байна. Тэгээд тэр үеэс хойш Монголын үеийн төр засаг энэ Монгол бичгийг дэмжих, дэлгэрүүлэхээр анхаарал тавьж ирсэн. Энэ одоо сайхан өдөртөө золгуулдаг, энэ сайхан баярыг Монголын ард түмний нийтлэг баяр болгодог энэ Монцомын агентлаг мөн одоо Хүмүүн бичих сонины хамт олон Монгол бичих тайртай дуртай энэ Монгол бичгийн садан болсон энэ одоо бичгийг дэмжиж байгаа манай аж ахуй нэгж мөн одоо Ахмад Алдартай энэ бүх хүмүүстээ талархснаа илэрхийлье. Та бүхэнд их баярлалаа. Монгол бичиг бол Монголын ард түмний бичгийн соёл төдийгүй урлаг юм а гэж Монгол Улсын ерөнхийлөгч хэлсэн үгэндээ нэгэнтээ онцлолоо. Түүний хэлсэн үгийг нотолсон олон сонирхолтой бүтээлийг Монголын сайхан бичигтнүүд ирүүлсэн байлаа. Гадны хүнд бол хээтэй авдар мэт харагдахч бэлэгт сайн үгсийг ихмэл хэлбэрээр сэлсэн номын авдар 19 дахь уралдааны содон бүтээл болж чаджээ. Номын химээх энэ авдрыг Сэлэнг аймгийн сайхан сумын хөтөл сургуулийн монгол хэл уран зохиолын багш Гэрэлмаа уралжээ. Тэрээр Монголын сайхан бичигтэн уралдааны байнга оролцогч бөгөөд өмнө нь хайчлбарын төрлөөр гутгаар байранд орж байжээ. Харин энэ жил бүтээлийн төрөлд тэргүүн байрыг эзэлж ерөнхий ивент тэтгэгч Gem International компани шагнал болох гадаадд аялах ирэхээр шагнагдлаа. Мэргэжлээс гадна цаасан урлал, сэлбэрийн урдлыг бас их сонирхдаг. Тэгээд Монгол ахуй соёлтойгоо бас үндэснийхээ бичгийг холбосноор бас их илүү онцлогтой гэж бодож байна. Ер нь бол орчин үеийн Монгол бичиг рүү хандсан хандлага маань аюу их өөрчлөгдөж байгаа. За төрийн дээд одоо албан тушаалтангууд хүртэл үндэснийхээ бичиг соёлыг одоо анхаарч илүүд үзэж байгаа нь бас их ерөнхий боловсролын сургуулийн сурагч ч гэсэн нөлөөлж байгаа. Тэгээд энэ хүү бичиг соёлынхоо гэсэн чин сэтгэлтэй энэ сайн арт түмэндээ бас сайхан бүгнэ хүсэн өрөмөр байна. Монголын сайхан бичигтэн улсын уралдаан энэ жил шалгаруулалтандаа сайхан бичигтэн анги гэсэн ангиллыг нэмснээр онцлог байв. Хэдийгээр анхны тохиолдол байсан ч хувь оролцогчдоос илүү их идэвхтэй байжээ. Одоо хуучин бол ингээд сурагчдын ангиллалд хуваарь одоо нэг сургуулийн тэр ангийн одоо нэг сайн монгол бичгээр хамгийн сайхан бичдэг хүүхэд ороод ингээд сургуулийнхаа төлөөлөл болоод явдаг байсан бол
одоо нэг ангийн бүх хүүхэд монгол бичгээрээ эренчин багшдны монгол хэл шүлгийг ингээд бичээд оролцоно гэдэг бол тэр ангийн бичгийн хэв маш их уралдааны хугацаанд сайжирж ийн гэсэн үг. Нэг бичгийн хэв ингээд тогтчих юм бол дахиж бас алга болохгүй. Тэгэхээр тэр багшийн ажлын үр дүн сурагчдыг жигд хамран сургах энэ төр засгийн сургалтын бодлоготой ч маш их сайхан уялдсан юм ажил боллоо. Тухайлбал энэ ангилалд 2 дугаар байрт орсон Булган аймгийн Хутаг өндөр сумын бүрэн дунд сургуулийн 9 ангийнхан өмнөх уралдаануудад баг болж төрөл бүр дээр өрсөлддөг байсан бол энэ удаад ангиар цэвэр бичиж оролцсон ийхүү амжилтанд хүрчээ. Манай анги 21 сурагчтай өмнө нь болохоор 30 хүүхэд болгож баг бүрдүүлж оруулж байсан. Одоо энэ жил бол яг дангаараа ангиараа цэвэр орж байгаа. Манай шил биднийг маш сайн дасгалжуулдаг. Тэгээд бид нар бол бас сайн хийж чадна. Хүмүүн бичиг сонино их уншдаг. Тэгэл номоос унш. Өчигдөр бид нар бас намын дэлгүүрүүдээр явж үзлээ. Монгол бичгийн ном бол тийм сайн хангалттай байхгүй. Жаахан тэр тал дээр жаахан сэтгэл гонсгорл байна. Тэгээ гарах үе байхаа цаашаа хэвлэгдэх байх. Энэ жилийн уралдааны бас нэг онцлогийг шагналын сангаас нь харж болох юм. Нэрэмжит шагналуудын тоо нэмэгдэж оролцогчдыг улам бүр урмаар тэтгэх боллоо. Уралдааны ерхий ивент тэтгэгчээс гадна Улсын хурлын гишүүн Их Амгалан Баяр Цогт уянга нар нэрэмжит шагналуудаа бий болгосноос гадна хэл бичгийн ухааны их эрдэмтэн Лувсан Бандангийн сан, ахлах дипломатч Луудсан, намчин, жүжигчин анхным нарын хүмүүс өөрсдийн санаачлагаар сайхан бичигтнүүдийг урамшуулдаг болж байна. Тэгэхээр манай бичиг соёлын төв харин одоо монгол бичгийн өв соёлын төв өвөр Монгол руу шилжээд байгаа. Тэгээ энэ соёлыг монгол үндэстэн өөр дээрээ төвлөрүүлэн авчрахын тулд бол сая монгол хэлний тухай хууль ихээхэн том үүрэг гүйцэтгэнэ гэж ингэж бодож байгаа. Бид нар 2025 оноос албан ёсны монгол бичгээр албан бичиг хэрэгээ хөтөлж эхэлнэ. Тэгээ энэ бол үнэхээр чухал хэрэгээ. За үүний тулд одоо энэ бол том түлхэц. Одоо энийг яг хэрэгжүүлэхийн тулд бид нар одоо ядчил төрийн албан хаагчийн төрийн албан шалгалт автал монгол бичгээ бүгдээрээ мэддэг хүмүүс Монголын төрд орох, монгол бичгээр чөлөөтэй харилцдаг болох ийм л одоо алхмууд руу орох ёстой. Туурах тусгаар тогтносон Монгол улс хэдийгээр үндэснийхээ хэл бичгийг түүх мэд эртний шаарлсан утсандаа орхисон ч эргэн сэргээх үйлсийг дэлгэрүүлэн албан ёсны бичгээ болгохоор чин зорилго тавин хичээж байна. Хүүхэд багчууд ч босоо монгол бичгээ сонирхон сурч байгаа хичээл зүтгэл энэ үзэсгэлэнгээс ч харагдаж байлаа. Энэ бүтээлийг хийхэд ойролцоогоор 3 сар болсон. Тэгээд яг өдөр болгон суугаад бичдэг. Тэгээд ихэнхдээ болохоор энийг бичгээд нэг гар мар тийм муухай болоод аюу ядардаг гэсэн. Тэгтээ тэгээ хичээгээд тэгээ бичсэн. Монгол бичгтээ бол ер нь миний их аюу дуртай юм шиг санагддаг. Манай ангийнхан ч гэсэн монгол бичгийн хичээлдээ маш дуртай. Гоё хүлээж авдаг. Ерхий боловсролын сургуулийн сурагчид ийхүү үндэснийхээ бичгийг шимтэн суралцж байна. Тэгвэл нийтээрээ эзэмшдэг болохын тулд олон нийтийн сүлжээ үүсгэн сурах боломжтой ч байж мэдэх талаар Улсын хурлын гишүүн уянга саналаа хуваалцсан юм. Хүмүүн бичиг сонин гэхтэл одоо 25 жил гарч байхад өөрөө одоо энэ одоо арга хэмжээгээ бие даан зохион байгуулах санхүүгийн чадвар суугаагүй л байх жишээтэй. Тэгээ бид нар ямар нэгэн сүлжээний бараа бүтээгдэхүүнийг одоо бүгдээрээ чи 5 олж ирээ дараагийн 5 цаашаа 5 олж ирээгээ сүлжээгээр гоо сайхны бараа борлуулж болдог шүү дээ эмийн бүтээгдэхүүн. Яагаад монгол бичгээ ингэж сүлжээнд оруулж бид нар сурч хэрэглэж болохгүй гэж 5 хүн одоо сургасан бол урамшуулдаг дараагийн 5 дахиад 5-ыг сургадаг ийм байдлаар сүлжээнд оруулж болно. Яавал олон нийтээр дэлгэрүүлэх вэ гэдэг ийм санаачлагуудыг бид нар гардан хэрэгжүүлэх ёстой гэж ингэж бодож байна. Тэгээд манай хүмүүн бичиг сонин хамт олон би онцгойлон их баярлж байгаа юм. Бүх цаг үед ямар ч санхүүгийн хүндрэлтэй үе байсан гэсэн энэ сонино гаргасаар байна. Тэгээ төрийн ордонд 2хан захиалга ордог гэсэн нэг нь ямар ч байсан би юм шиг байгаа. Нөгөөх нь хийм бүүмэд. Тэгээ төрийн ордон ядаж одоо бүгдээрээ бичиг соёлоо түгээхийн тулд энийг захиалгыг ядаж энэ бол одоо Монгол төрөөсөө л эхлэх ёстой шүү дээ. Өнөө жил 1000 хүрсэн оролцогчдын ард оролцож амжаагүй дахиад 1000 сайхан бичигтэн байгаа нь гарцаагүй. 80 наснаас 8 настан оролцох боломжтой Монголын сайхан бичигтэн 19 дахь улсын уралдааны хамгийн өндөр настай нь 90 гарч өндөр насыг зооглож байгаа нийслэлийн Баянгол дүүргийн иргэн Жигжид сүрэн, Булган аймгийн Тишиг сумын 5 дугаар багийн өндөр настан Морхоо, Төв аймгийн Батцөмбөр сумын өндөр настан Батбаяр нар байлаа. Тэгвэл хамгийн бага настай оролцогчид голдууд дөнгөж монгол бичгээ эхлэн суралцж байгаа 7 дугаар ангийнхан байдаг бол
бол энэ удаа 6 дугаар ангийнхан илүү түлхүүтэй оролцож, харин хамгийн балчир настай нь Төв аймгийн Алтан булаг сумын 3 дугаар ангийн сурагч Бүрэн Жаргал байлаа. Уралдаанд оролцогч бүрийн бичгийн хэлбэр уурлал өөр өөрийн онцлогтой. Цэвэр бичигтэн төрөлд тэргүүн барь эзэлсэн Дундгой аймгийн Сайн цагаан сумын Бүрэн дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч Ган Баган хэмээх хүүгийн хувьд Монгол бичгийн толгойг уруу харуулan бичих жишээтэй. Тэрээр анх монгол бичиг сурч байхдаа муухай бичиж байна гэж багшаараа зэмлүүлэн дэвтрээ оруулж ажээ. Гэсэн ч хүү яавал цэвэрхэн сайхан бичдэг болох аргаа хайж ийм бичиж сурчээ. Тэрээр Монголын сайхан бичигтэн уралдаанд 4-р хичээлдээ оролцохдоо тэргүүн барь эзэлж Монгол Улсын их сургуульд тэтгэлгээр суралцах хэрэгээр шагнуулад байна. Цаг л гарвал монгол бичгийг их барьдаг. Тэгээ зарим өөрөө болохоор монгол хэл уран зохиолын хичээлээ би монгол бичгээр хийдэг байгаа. Манай багш маань 8 дугаар ангиас нь эхэлж 4 жил одоо бэлдэж байна. Тэгээд 9 дугаар ангиас эхэлж ер нь улсад амжилт гаргаж эхэлсэн. Үг бүтээхийн зэрэгцээ зураг болж дүрслэл харуулж чаддаг монгол бичиг бол дэлхийн гайхамшигт өв соёлуудын нэг лээ. Монгол Улсын ерөнхийлөгчийн 19 дахь удаагийн уралдааны шалгуурлалтын ёслолд хэлсэнчлэн монгол бичиг бол урлаг юм. Энэ эрхэм өвөө монгол түмэн сэргээ нийтийн хэрэглээ болгон хэрэглэж занших бичиг соёлын бас нэгэн түүхэн хөдөлгөөний оршлыг Монголын сайхан бичигтэн улсын уралдаанд тавилаа. Цаашид үргэлжлэх өрнөл нь ч энэхүү уралдаантай холбогдох нь мэдээж хэрэгжээ. Монгол бичгээ мэддэг нь цөөнхнөөрөө гайхагддаг бус бүгдээрээ монгол бичгээ мэддэг болж дэлхийд гайхагдах цаг мөтгөө ирнэ. Thank you.